Safari дотор та бүхний ашиглаж болох 15 tips and trick-ийг өнөөдөр та бүхэнд хүргэж байна. Хамгийн анхны tips and trick буюу address bar яг таны дэлгэцэн дээр харж байгаачлан хамгийн доод талд хайлтын хэсгийг хэрхэн яаж дээшгээ та бүхэн шилжүүлж болдог вэ гэхлээр доод талын А гэсэн энэхүү хэсгээр та бүхэн дараад хамгийн ихний сонголт болох show top address bar гэсэн хэсэг рүү та бүхэн шилжүүлж болно. Ингэснээрээ өөр вебсайт руу орохгүй. Миний хувьд бол яаж хийж байгааг мэдэхгүй дарагдаад вебсайтнаас гарах бол эсвэл буруу вебсайт руу айгүйх ордог болохоор дээрээ байлгаснараа илүү амар байдаг байгаа. Хоёр дахь tips and trick show reader гэдэг хэсэг байгаа. Та бүхэн ямар нэгэн вебсайт руу оронгууд маш олон зар сурталчилгаатай тэрхүү зүйлүүд дунд ингээд уншихад их хүний анхаарлыг бол алддаг. Хэрвээ та бүхэн уншиж байгаа зүйлдээ анхаарлаа хандуулмаар байгаа мó адилхан A гэдэг хэсгээр та бүхэн дараад show reader гэдэг хэсгээр дарангууд энэ маань ямар ч зар сурталчилгаагүйгээр таны дэлгэцэндээ шууд гараад ирнэ. Reader гэдэг зүйл нь итгэвчж танд гарч ирэхгүй байгаа бол та бүхэн энэхүү request test of website гэдэг хэсгээр та бүхэн дарна. Тэгэнгүүт ахаад A дээрээ дангууд show reading гэдэг маань итгэвчж та бүхэнд гарч ирдэг байгаа. Гурав дахь tips and trick буюу хэрвээ та бүхэн уншиж байгаа вебсайт нь таны харж байгаа үсгийн хэмжээ маш бага байх юм бол та бүхэн ахаад А гэдэг энэхүү хэсгээр дараад үнийг эсвэл жижиг болгож болно, аль эсвэл том болгож болох та бүхэнд сонголтоос гадна ахаад дарах юм бол та бүхний вебсайтны артлын өнгийг солих байгаа. Ихэнх үедээ цав цагаан байхаар хүмүүсийн нүд маш их өвддөг. Тэгэхээр аль болох энэхээ өнгийг бууруулах аль эсвэл харанхуй та бүхэн уншиж байгаа бол dark mode руу оруулах сонголт та бүхэнд байгаа. Тэгээ та бүхэн энэ дундаас бас өөрсдийнхөө нүдэн тохирсон сонголтыг бас сонгорой гэж уриалмаар байна. Дөрөв дахь tips and trick буюу та бүхэн өөрсдийнхөө уншиж байгаа вебсайтыг өөр хэлээр орчуулан унших боломжийг та бүхэнд олгож яадаг. За ингийн тулмуу адилхан A гэдэг хэсгээр та бүхэн дараад translate to гэдэг дээр та бүхэн хэлээ сонгоод орчтор хэдүүлээ сонгоод энэ маань хэдхэн хорвын дотор шууд орос хэл дээр тэр чигтээ орчуулагдчихж байгаа гэдгийг та бүхэн харж байна. 5 дахь tips and trick hide to bar та бүхэн ингээ уншиж хооронд дээр нь таны вебсайт гарч ирж байгаа. Энэ хүү зүйлийг та бүхэн харагдуулахгүй анхаарлаа сорниулмааргүй байвал муу адилхан A хэсэг дээр та бүхэн дараад hide tools гэдэг дээр дарангууд вебсайт маань огтонч гарахгүйгээр та бүхэн анхаарлаа төвлөрүүлэн мэдээлэлүүдээ унших боломж та бүхэнд олгогдчихэйдэг. 6 дахь tips and trick буюу private browser-ыг ашиглах давуу талууд маань хэмээл та бүхэн өөрсдийнхөө хувийн сошиал платформ руу орж байхдаа аль эсвэл ямар нэгэн нууцлалтай мэдээллийг авмаар байгаа бол орох маш тохиромжтой байдаг. Мөн та вебсайт руу ороод хайлт хийснийхаа тоолонгороо cookies гэж зүйлээр та бүхний ямар зүйл сонирхож байгаа гэдэг мэдээлэлүүд хадгалагдаад дата өсөд идэг. Тэгэхийг та бүхэн хүсэхгүй байх юм бол баруун доод талын дөрвөлжин 2 дээр давтагдсан байгаа энэхүү айкон дээр та бүхэн удаан дараад доороосоо 2 дахь private гэдэг хэсгээр даран private web browser-аа та бүхэн нэх боломжтой. Та бүхэн дэлгэц рүү ороод Safari дээр удаан дарангууд та бүхэнд new private tab гэж бас гарч ингэж хоёр янзаар та бүхэн орох боломжтой байгаа. Private browser дээр муу адилхан ахаа та бүхэн баруун доод талын дөрвөлжин 2 давхцсан айконоор та бүхэн дарангууд бусад табууд маань гарч ирэхгүй зөвхөн энэхүү таб маань та бүхэнд гарч. Хэрвээ та бүхэн private web browser-аас гармаар байгаа бол энэхүү зүйл дээр муу адилхан удаан дараад доотлын 3 tabs гэдэг рүү та бүхэн оронгууд буцаад эргээд ердийн хайлтын tabs руу та бүхэн орчиж байгаа. 7 дахь tips and trick буюу group browser гэдэг хэсэг байгаа. Магадгүй та маш олон зүйлийг хайдаг, ажилдаа, сургуульдаа, хувийн өөрийн хэрэглгээндээ та бүхэн хайдаг бол энэхүү tabs-уудыг та бүхэн идэвхжүүлээд доор нь та бүхэнд тэтлээсээ 3 дахь буюу move to tab groups гэдэг энэхүү сонголтууд та бүхэнд гарч ирнэ. Хэрэг хүсэх юм бол та бүхэн шинээр new tab groups гэд нээж болно. Яг одоогоор миний хэлээр skin care гэдгийг та бүхэнд жишээ болгох гээд нээсэн байгаа. За энэхүү group browser руу та бүхэн бас муу адилхан баруунгаар доод талын дөрвөлжин 2 дээр та бүхэн удаан дараад энэ донд skin care гэдэг хэсэг рүү та бүхэн оронгууд skin care-тай холбоотой хийсэн бүх web browser-ууд маань дэлгэцэн дээр шууд гараад ирнэ. Хэрвээ энэхүү группээс та бүхэн нэмж вебсайтыг оруулахыг хүсэх юм бол хажуу талын нэмэлт дээр та бүхэн ороод нэг вебсайт руу хайлт хийгээд орчингуудаа ахаад энэхүү зүйл дээр skin care гэдэг хэсэгтээ аль хэдийн жагтарсан байгааг та бүхэн анзарч байна. Яг гэвэл өөрийнхөө групп дээрээсээ нэмсэн болохоор хэрвээ та бүхэн шинээр tab үсгийг бол дээдлэх дээр нь дараад аль эсвэл
move to group гэдэг энэс олон групп байгаа бол энэ дундаас та бүхэн сонгоод оруулах боломжтой. Хэрвээ энэ дундаасаа ямар нэгэн сайтыг та бүхэн хасмаар байгаа бол баруун гар дээд талтайгаа энэхүү X гэдэг хэсэгтэр дарангууд энэ маань шууд устдаад гарчих байгаа. За энэ бүгдийг хийсэн хатараад нь та бүхэн done гэж дарж болно. 9 дахь tips and trick буюу магадгүй та бүхэн начиг маш олон вебсайт руу ордог гэх юм бол тэднийг бүгдийг нь устгаж гаргамаар байл. Мөн адилхан баруун гар талд дөрвөлжин 2 тавцсан icon руу та бүхэн дараад хамгийн дээд талын close both tabs гэсэн хэсэг байгаа. Аль эсвэл хоёр дахь close this tab гэсэн хэсэг байгаа. За энэхүү дээдлийн хэсэг маань хоёроос дээш та бүхэн tabs нээсэн байх юм бол close all tabs гэсэн хэсэг та бүхэн дээр гараад за энэхүү X-ийг та бүхэн дарснараа бүх сайтууд маань Safari-гаас гарах байгаа гэдгийг хэлмээр байна. 10 дахь tips and trick буюу screenshot. Ихэнх хүмүүс мэдж байгаа та утасныхаа хажуу хоёр талд байгаа товчлуур дээр зэрэг дарснараа screenshot бол хийгддэг. Screenshot хийсний дараа таны утасны зүүн гараа доод талд бол харуулна. За энэхүү төлөө оронгууд ямар зүйлийг хүмүүс ихчлэн мартдаг вэ гэхлээр та full page гэд рүү оронгууд тухайн вебсайтын аль ч хэсгээс нь өөрөө хасаад өөрийнхөө screenshot хийх боломжийг бол олгож идэг байгаа. 11 дахь tips and trick markup. За өмнөх screen гэдэг хэсэг бол танд нэгэн давуу тал олгогддог. Энэ маань болохоор 3 дахь icon болох бүр их дотор харандаатай icon байгаа. Энэхүү хэсэгтэр болохоор та бүхэн хийсэн screen shot дээрээ өөрсдөө хүсснээрээ эхний хэсэгтэр нь бал ашиглах, тодруулагч, харандааг ашиглан мөн балруулах боломжууд та бүхэнд олгогдно. Тодруулах хэсэг дээрээ хүссэн өнгөө хэвлээ энэ дундаас сонгоо. Ихэр тод бүдэг байх уу гэдгийг та бүхэн эндээсээ сонгож болно. Сонгосныхаа дараад нь тухайн дэлгэцэн дээрээ за энэхүү зүйлийг хийдэл анхаарья. За энэ зүйлийг анхаарьягээ тодруулаад магадгүй бичих хэрэгцээтэй бол энэ дээрээ сумаар заах. Энэхүү боломж бол та бүхэнд байгаа. За энэ бүгдийг хийснийхаа дараад нь зүүн гар дээд талын done гэдэг хэсэгтэр та бүхэн дараад 3 сонголт та бүхэнд гарч ирнэ. Эхний хэсэг маань болохоор зураг руу шууд хадгалах, эсвэл хоёр дахь таны утсан дээр файл аль эсвэл таны утасны iCloud үүлэн үйлчилгээгээр файлууд руу хадгалах, 3 дахь нь энэхүү зүйлийг устгах гэсэн сонголт байгаа. За энийг хэдүүлээ save to forest гэд хадгалчихъя. Өмнөх screenshot дээр хэрхэн markup-ыг хийдгийг та бүхэндээ харуулсан бол утсан дээр хэрхэн та бүхэн markup-ыг хийх ялгаатай талыг та бүхэндээ харуулъя. За энэхүү вебсайтн дээр хэдүүлээ хамтдаа markup хийхээ хүсэх юм бол голын дөрвөлжин дээр дээшээ сум заасан энэхүү icon дээр хэдүүлээ дараад доороосоо 3 дахь markup гэдэг хэсэгтэр хэдүүлээ орно. Мөн адилхан хэдүүлэнд нь харандаа, тодруулагч, бал гэсэн сонголтууд дундаас хэдүүлээс тодруулагчаа аваад энэ зүйлийг хэдүүлээ тодруулаа яриа. Нийнхүү markup-ыг та бүхэн хийж болно. За энэ бүгдийг хийснийхаа дараад нь зүүн гар дээд талын done гэдэг хэсэгтэр дарангууд энэ маань screenshot биш тул таны зураг руу хадгалагдахгүй харин save file to гэдэг хэсэгтэр та бүхэн дарангууд эхний хэсэг iCloud үүлэн үйлчилгээгээр та бүхэн drive руугаа хадгалж болох аль эсвэл утсан дээрээ та бүхэн үүсгэсэн файл дээрээ documents юм уу бичиг баримтаараа та бүхэн сонгоод баруун гар дээд талын save гэдэг хэсэг дээр дарангууд энэ маань pre file болоод танд хадгалагдах байгаа гэдгийг хэлмээр байна. 12 дахь tips and trick bookmark dot-ly 3 icon байгаа. Энэний 2 дахь icon дээр та бүхэн дарангууд өмнө хадгалагдсан таны bookmark. За энэхүү хэсгийг хэдүүлээ хамтдаа bookmark болгоо хадгалъя л да. Ингийн тул голын дэшээ харсан энэхүү icon дээр хэдүүлээ хамтдаа дараад bookmark гэдэг хэсэгтэр хэдүүлээ орно. Энэ хэсэгтэрээ эхний title дээр нь хэдүүлээ. За нэрлээд save гэд хадгална. Буцаа хэдүүлээ нэгтсэн байгаа ном дээр хэдүүлээ оронгууд энэ дээр Chrome гэд нэгтсэн маань яг хаана та юм уншаад дууссан яг тэр үе дээр нь таныхыг хадгалаад үлддэг байгаа. Bookmark дээр хэрэг та бүхэн уншаад дууссан энийгээ устгамаар байгаа бол энийг итгэжүүлээд хамгийн доод талын delete гэдэг хэсгээр та бүхэн дараад устгаж болно. 13 дахь tips and trick буюу reading list. Өмнө би та бүхэнд хэлжсэн bookmark, reading list хоёрын ялгааг би илүү тайлбарлах болно гэд. За reading list-ийн хамгийн эхний ялгаа нь гэх юм бол та уншихаар өөрийнхөө вебсайтыг хадгалах хүсэх юм бол энэхүү дөрвөлжин дээшээ харсан сум дээр та бүхэн дараад доороосоо 3 дахь add to reading list гэдэг хэсэг рүү хэдүүлээ орол. Мөн адилхан нэгдсэн байгаа ном дээр хэдүүлээ дарангууд 2 дахь сонголт болох reading list гэд гараад ирнэ. Вебсайтээ эхнээс нь эхлэн саяны bookmark шиг хизээ хаана үлдсэн тэнцэнээсээ хадгалагдахгүй байгаа гэдгийг та бүхэндээ бас сануулж хэлмээр байна. Буцаад icon дээр та бүхэн дараад энэхүү reading list-ээсээ edit гэдэг дээр дараад энэ зүйлээ устгамаар байвал итгэжүүлээд delete гэж дарж олно. Аль эсвэл та бүхэн
safe offline буюу интернетгүй байхдаа ч гэсэн энэ зүйл рүү ороод унших боломжийг та бүхэндээс олгож идэг гэдгийг бас хэлмээр байна. 14 дахь tips and trick shared with you гэдэг хэсэг байгаа. Хэсэг дээр орохын тулд та бүхэн баруун доод талын энэ хөө icon дээр та бүхэн дараад нэмэгтэр та бүхэн дарангууд энэ хөө таны тустай хэсэг гарч ирнэ. Энээр хэрвээ таны share with you гэдэг хэсэг гарч ирэхгүй байгаа бол edit гэдэг энэ хэсэг дээр та бүхэн дарна. Ингээд тань дээр алиг итгэжүүлмээр байгаа гэдгийг та бүхэн сонгож болно. Энээр хэдүүлээ share with you гэдгийг хэдүүлээ итгэжүүлээд дэлгэц рүүгээ оронгууд хамгийн сүүлд тань текстээр хүмүүсийн явуулсан линк танд хамгийн амархнаар тань шууд гараад ирнэ. Ингэснээр та хин нэгний аюу олон бичсэн байгаа текст рүү тэ мессеж рүү ороод гүйлгээ шалгаад бах танд янз бүрийн хэрэгцээ байхгүй шууд энэ чинээсэл дараал тухайн сайт руугаа шууд орох боломжийг бол танд гарын доор олгож идэг байгаа. Хамгийн сүүлийн 15 дахь tips and trick буюу voice. Хөө баруун гар талд микрофон байгаа. Энэхүү микрофон шууд хангууд таны ойр хавд болох цэцгийн фестивалд энэ талаар шууд гаргаж ирнэ. Энэ маань ямар ч зүйл та хайсан гарч иж болно. Мөн та бүхэн Siri дээрээ ямар хэл бас тохируулснараа та орсоор, японоор, германаар хайлтуудыг хийх бүрэн боломжтой гэдгийг та бүхэндээ хэлмээр байна. Өнөөдөр та бүхэндээ 15 tips and trick-ийг ашиглан Safari-г бүрэн ашиглаж болдог талаар дэмэг хүргэлээ. Үнтэй холбоотой асуулт байвал заяа найдан дөрж тег альч social platform та бүхний өмнө нээлттэй бөгөөд YouTube сувгийг маань subscribe хийж хэрэгцээтэй хүмүүст нь харангуй тараагаарай. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.